Намайг Бата гэдэг. Би Монгол улсын Игэл жирийн нэг өглөөгөр адилхан сэхлэх юм дөө. Хот сэрүүгүй байхад би аль эдийн сэрч гисэн байдаг. Усыг ингийн хэрэгтэй мэд ханг хэрэглэдэг. Харин манайд ус бол чандмын эрдэн агаар мэт хайрлаж гантаа ашиглах ёстой. Энэ хүйтэнд ус зүүхэн тэсвэр төвчээр энийг хэлбэр юм. Яг зарим хүмүүс бид нарыг хутгаас ус аваад гэрлүүгөө устаа орох мөчийг ойлгохгүй байх л та. Хутгаас ус авах бол амаргүй л даваа шиг санагддаг. Таал энэ замыг би чийж бидний хаана нүсүр хаана юу байгаа гэл тэр итгэл хаана нүсүв байгааг бараг мэднэ. Хөргөгч маань чанга дуугарч ямар ч юмгүй атлаа хөргөчийн дуугаар хөргөчөө хоосон гэдгийг мэдх юм. Зарим хүмүүс хилтгэлтэй галын хажууд гал түлээ чимээгийн сонсоо суухгүй гээл. Гэтэ галаа түлэхгүй бол хөлдөж төлснийхаа дараа сайн харахгүй бол угаартаж магадгүй. Жохон хэцүүлтэй. Яг заримдаа таамаглахад хэцүү зүйл би заримдаа найдахад хэцүү л идэх юм.
орой болгон тэгж боддог л доо. Маргааш дахиад л эхэлнэ. Би болно хүмүүс босдгороо л босно. Ажил гэр гэл. Гэхдээ ажил хийгээд авсан цалингаар амьдрна гэдэг чтэй талын заавал ус татвар төлөх ёстой. Тэгэл ус тоог өөр зээл гээд гар дээр үлдэх мөнгө бараг байхгүй. Ер нь тэгээ их сургууль төгслөө гээд ямар ч хэрэг алхдөө хэн мөнгөтэй ажилд ордог болсон хойно. Гэхдээ их сургууль төгсөх л хэрэгтэй л дээ. За тэгээд амьд явхад хараг нь олтон дөө. Хувь хувьтай л хичээж амьдэрцэх.